Амар сонин ганцаараа бичлэг хийгээ сууж иж фейлд жингуудаа бичлэгээ зогсоож эхлүүлснэ байж байгаарай ч хиндэж хэлээд байгаа. Сая бахан тэгж хэлжсэн гинт бодлоо шүү дээ. Юу вэ? Би ч ганцаараа сууж байгаа шүү дээ. Итрэж. За тэр ч яг бүгдээрээ сайн байцгаана уу? Мики байна. За өнөөдөр хэдүүлээ Японд ирэх гэж байгаа хүмүүстэй авчраад деми юмны талаар ярилцъя. За авчирмаар байгаа юмнууд бол угаасаа ойлгомжтой шүү дээ. Хэдүүлээ өөрийнхөө хэрэгтэй бичиг баримт, ном, дэвтэр, за гоо сайхны бүтээгдэхүүн ч гэдэм үү. Тэгээд бүхэл юм авчирна. За тэрэн донд нэрмээс болоод хэрэглэгдэхгүй юмнууд ингээд амар их байгаад хог навшуулах уу гэдэг үүднээс та бүхэндээ өөрийнхөө туршлагаа суулцъя. За тэгээ би нэг 9 ширхэмж гисаагаад бичсэн байгаа. Тэгээд энэ бол мэдээж би одоо жишээ нь Токиод байгаа болохоор цаг уур юмнаас шалтгаалаад зарим газруудад бол арай жоохон өөр үеж магадгүй. Жишээ нь Хоккайдо явах гэж байгаа хүнд бол миний энэ зөвлөмж жоохон тохиромжгүй санагдаж магадгүй шүү. За тэгээ миний листний хамгийн ихний юм гэдэг юм бол ноолуурын хувцас. За ноолуурын хувцсыг би яагаад дэмий гэж утсан гэхээр энд авчирчаад арчлах нь амар төвөгтэй санагдсан. Одоо хийм цэвэрлэгэнд өгөхөөр бараг цамцтайгаа адилхан үнэтэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол амар зардал өндөртэй. Эсвэл өөрөө ингээд тэ нөгөө детержент худалдаж аваад амар супер угаадгүй юм бол ноолуур чинь тэгээд өөрөө аягүй арчилгаа ихтэй хувцас штэ тий. Тэгээд дээрэс нь одоо хадгалахын хувьд бас аюу сайн тэгээ вакуумддаг уутанд энэ төр хийж хадгалахгүй бол зүгээр нэг шкафныхаа буланд шидчихэд 2 сар өмсөхгүй бол магадгүй хөгжөрч аюултай. Одоо нөгөө амар чих дуур амьсгалтай болохоор тэгэхээр ноолуурын хувцас бол бүр амар даарад идэг бол ер нь дэмий шүү гэж хэлмээр байна. Тэгээд дээрэс нь бас ноолуурыг бэлгэлэхэд бас аюу тохиромжгүй юм шиг санагдсан. Яагаад тэгэхээр одоо дахиад нөгөө цаг агаартай холбогдно. Дулаахан газар ноолуур чинь байнга өмсөд иж чадахгүй. Авсан хүндээ бас яг дахиад тийм зүйл тохиолддог байхгүй. Одоо яаж хадгалах вэ? Яаж арчилах вэ гэд. Тэгэхээр ер нь бол нөгөө бэлэг гэхээс илүү бүр тэр хүндээ ингээд стресс нэмчих учраас арай өөр бэлэг өгсөн ч бараг дээр бах. За тэгээ өөрөө хэрэглэхээ өвтчихсэн бас тийм байна. За хоёрдугаарт гэх юм бол арьсаар хийсэн одоо бэлэг дурсгалын зүйлс сүвнэрүүд. За манай нөгөө арьсаар хийсэн сүвнэрүүд жоохон хурц үнэртэй байгаад байдаг. Тэгээд Японд ч нь болохоор хүмүүс аюу өндөрэнд амир имзэг ер нь бол өндөрэнд аюу дургу хүмүүс агаад идэх байхгүй юу? Одоо юм хурц өндөрэнд дургу. Тэгэхээр та тэрвээ зүгээр ингээд сүвнэр энэ төр авах гэж байгаа бол ийм жижигхэн төмөр одоо нэг төлөөрийн оосор ч юм уу эсвэл эко баг ч юм уу те би өмнө нэг бичлэг дээр хэлжсэн. Эко баг ер нь хүмүүс аюу хэрэгэлдэг. Тэгээд эко баг бэлгэнд авах ч их аюу дуртай байдаг. Тийм болохоор тиймэрхүү одоо сүвнэр илүү сонгоорой. Арьсаар хийсэн сүвнэр аль болох бага сонгоорой гэж зөвлөх байна. Гуравдугаарт гэх юм бол архи байна. За Монголд л ингээд бие биендээ архи өгөөд нэг тэр бол нэг тийм what чи надад архи өгч байгаа юм уу гэдэг нэг юм гайхаж хүлээж авахар юм биш шүү дээ. Зүгээр нормал. Гэтэ Японд бол хүмүүс бие биендээ архи ерөөсө бэлгэлдэггүй мэн гэж ойлгосон. Архи өгөхөр аяга гайхаад идэм лээ. За чиний чи яах вүлээ? За баярлалаа энэ гэж үгээд жоохон сонин цараа гараад идэм лээ. Тэгээ тийм болохоор архийг хэрвээ хүнд бэлгэлэхээр авчирч байгаа бол ер нь бол бас жоохон дэмий юм шиг санагдсан шүү. За одоо жишээ нь манайд бол аль 2 жилийн өмнө авчирсан архи байж л байна. Тэгээд архи удагч хүн алга, бэлгэлэгч хүн алга. Тийм болохоор бас над чиг ингээд новш болгоод байхгүй тул авчираад ер нь дэмий шүү гэж хэлмээр байна. За тэгээд тэрнээс гадна за энэ дулаахан Токио энтерт ирэх гэж байгаа хүмүүст бол өвлийн гутал бол хэрэггүй юм шиг санагдсан. Тэрний оронд хөлтэй амар гоё өвтэйхэн пүүзтэй ирсэн хамаагүй дээр пүүзээ илүү удаан өмснө. За тэгээд өсгийтэй гутлын хувьд болохоор би бас баах өсгийтэй гутал аваад ирсэн. Тэгээд одоохонд бол өсгийтэй гутлаа өмсөх шанс ерөөсө гарахгүй л байгаа даа. Нэг ширээ пүүз хөдөлж авсныгаа баг байнга шах өмсөж байгаа. Тэгэхээр ер нь бол манай охтууд ч гэсэн өсгийтэй гутал авчираад өмсөх боломж нь ер нь бол яад юм болоо. За ямар ч гэсэн миний хувьд бол нэг тийм байна. За тэгээд түүний дараагаас одоо махан бүтээгдэхүүн байна. Манайхан сая мэдээ үтсэн мэдтэй те хям нөгөө борт шууд муу заваад ирсэн байсан. Аюулсан үнэртдэг нохойнууд. За тэгээ дээрээс амар сайн шалгадаг. Одоо Монголоос гараа явцсан ч гэсэн Японд ирээд бол хураагдаж таардаг. За хэрвээ нэгтгээ хоёртгоо орж ирэхдээ хураалгаад явах юм бол өндөр торгуул тавигдана. Учирснаас эсэн юм болно шүү. Тэгэхээр та бүхэн аль болох битээ авчираарай. Үнэхээр мах идмээр санагдаад тах юм бол мах бол байгаа. Яг хөө мэдээж Монголд идэх шиг илүү гоё юмтай биш.
Монголоос арай үнэтэй. Манайхаа хаанч гэсэн учраа олцдог. Энд чинь бол одоо интернетээс, фейсбુકээс энэ төр ингээд үхрийн мах зах захиалаад аваад идчихдэг хүмүүс байдаг шүү. Тэгэхээр бити санаа зовоорой гэж хэлмээр. Тэр онгоцны бодол дээр байгаа нохоо. Тэгээ хямыг бол бүр амар супер үнэрлэлтэй. Хям бол авч орж ирнэ гэдэг бол хэцүү дээ. Тэг ер нь бол тийм л гэж хэлмээр байна. За тэгээ дээрэс нь болохоор одоо нэг юм амар том хэмжээтэй чихний одоо ийм их юм уу тийм аксессуарууд болохоор бас жоохон дэми юм шиг санагдсан. Японд болохоор Япон эмэгтэйчүүд өөрсдөө бараг чихээ цоолдог. Жоохон юм болохгүй хүмүүс л чихээ айгүй их цоолоод идэг гэсэн тийм жоохон буруу ойлголттой байдаг. Тэгээд ингээ анзаарах юм бол чихээ цоолоогүй эмэгтэй хүмүүс айгүй их байдаг. Тэгээд тэрнтэйгээ уялдаад одоо юм амар том юм зүгцэн мүцэн хүмүүсийг жоохон ингээд сонио хараад байгаа юм шиг санагддаг. Тийм учраас тэр тал дээр бас жоохон анхаарах хэрэгтэй хаа гэж бодож байна. За тэгээд тэрний дараа гэх юм бол амар их им авчираад бол дими гэж бодож байна. За яагаад гэхээр энэ ч мэдээж одоо сурахаар ч юм уу ажиллахаар ирж байгаа юм чинь даатгалтай байж таараа. За тэгээд ингээд бие чинь зөөвөрлээд ямар нэг юм болохгүй байх юм бол очиж шинжилгээ өгөөд эмчд үзүүлээд өөрт тохирсон имээ аваад уух юм бол илүү үйлчлэгээ сайтай. За тэгээд бид нар чинь Монголд биш одоо Японд байгаа учраас цаг өөрөө идэж ууж байгаа юм нь ялгаатай болчихж байгаа болохоор магадгүй Монголоос авчирсан эмч үйлчлэхгүй гэж хэлэх нь цаашаа юм те. Ямар ч байсан тэр эмчээс өгж байгаа юм бол илүү сайн үйлчлээд байгаа юм шиг надад санагдсан. За магадгүй ингээд бүр юм байнгуудаг юм ч юм уу эсвэл за бүр яг нэг юм emergency үед те одоо нэг өвчин амьдах юм ч юм уу нэг хашлын юм бол авчирч болох бах. Гэхдээ бас эмийг бас амар шалгадаг учраас онгоцны бодол дээр өөрийгөө зовоохгүй тулд ер нь аль болох им бити авчираарэ гэж хэлэх гээд байгаа. За тэгээ тэрний дараа гэх юм бол гоо сайхны бүтээгдэхүүн байна. За Японд бол гоо сайхны бүтээгдэхүүнүүд Монгол ярьсанд бас хөрхэн зохиод идэм болоо гэж боддог. Монголд ч гэсэн одоо Япон гоо сайхны бүтээгдэхүүнүүд зөндөө байгаа шүү дээ. Тэгээд Монголд ирээ Япон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэг заншсан бол энэчээ ингээд дор хаяж 2 3 дахин хямдхан байгаа. Монголоос авдаг үнээс. Тэгэхээр ер нь бол гоо сайхны бүтээгдэхүүн зорж худалдаж авч авчираад байгаа хэрэггүй мэн гэж бодсон. Тэгээд энэчээ бүхэл гоо сайхны бүтээгдэхүүнүүд байгаа шүү. За тэгээд тэрний дараа бас нэг чухал юм гэдэг юм бол цахилгаан бараа байна. Тэгж байгаа бах тий одоо нэг тогны хүчтэл нь өөр. За Монголд бол ингээ 200, Японд бол 110. Тэгэхээр цахилгаан бараа одоо үснийсэн сүсний эндүү ч юм уу те тэрийгэ бууруулагч ашиглах хэрэг гарна. За тэгээд тэр бууруулагчийг олооч үгүй ч үү бууруулагч Монголоос аваад наашаага ирж болно. Тэгхгээгүй юм бол одоо цахилгаан бараа ерөнхийдөө бол жоохон асуудалтай. Тэгэхээр авчирч болохгүй нэ. За мэдээж бидний одоо нөгөө лаптоп ч юм уу эсвэл утасны цэнэглэгч энэ төр бол гайгүй. За тэгээд та бүхний мэдж байгаачлан Японд болохоор одоо нөгөө нэг залгуурууд нь дандаа юм хоёр ширхэг хавтгай байдаг. За Америк, Япон хоёр бол адилхан байдаг. Монголд үдэг шиг бөөрөнхий залгуурууд бол ажиллахгүй. Тэгэхээр залгуураа бас анхаараарай. Тийм бөөрөнхий залгууруудаа үлдээгээрээ. За тэгээд энэ бичлэгийг одоо ямар ч эдитгүй оруулах юм билүү дээ. Яриад дусчлаа гэх байхгүй. Тэрнээс гадна хамгийн чухал юм гэдэг юм бол та сэтгэл зүгээс амар бэлдэж ирээрээ очих байгаа газраасаа интернетээр судлаад хараад юу идэж ууд юм бэ? Спешиал хоол нь юу юм бэ ч гэдэг юм уу. Өөрийнхөө сэтгэлийг амар сайн бэлдээд ирэх юм бол энэ ч яриад гайгүй. Жишээ нь ингээл нэг мах чирцэндээ тэгэл нөгөө махаа онгоцны бодол дээр хураалгал ингээл шинэ газар дээр амьдрал нь ингээд амар муухайгаар эхэлж байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй байх талаас нь ер нь л өөрийгөө сайн хичээгээрээ тэгээд ихгүй тийм одоо чимдам дотор мах хийгээгүй тэгээд өөр очиод юу идэж уухаа мэдсэн ботцсон ирэх юм бол эн чинь шал өөр нөхцөл байдал үүсээр байгаа сте тий. Тэгэхээр ер нь бол тэр талаас нь сайн бодоод өөрхөн сэтгэл зүгтээ за би ийм газар очих гэж байгаа юм байна. Ийм хоолунд идэж явах юм байна. За миний амьдралын төлөвлөгөө хэв маяг бол нэг иймэрхүү байх юм байна гэдэг тэр юмнуудаа амар сайн бэлдээд ирэх юм бол ер нь ганц Японч гэлтгүй хаанч жалцахгүй. За ингээд амар сэтгэл хөөрсөөр ингээд хөөрөлтөй байсаар хагаад хүрээд ирэх юм бол ер нь л амар хэцүү болно. За тэр цэцмээ бакалавртаа хэлний бэлтгэл сурахаар явж байгаа дүүнэртээ аягүй сайн захиж хэлмээр байна. Интернетээр хардаг амьдралаас бол шал өөр өгдөг. Хол газар очичоор аав ээжээсээ хол за найз нөхдөөсөө хол орчин өөрчлөгдөд ирэхээр хүн ер нь бол амар ганцаардаж эхэлдэг. Тэгэхээр тэр нөхцөл байдалд орохгүй тулд юу хийж болох вэ гэхээр өөрөө явахаас өмнө сайн очих байгаа газараа судлах, за сэтгэл зүгээ амар сайн бэлдээрэй гэж би захимаар байна. За тэгээд хол газар явж байгаа бүх хүмүүстээ амжилт хүсье. Зорилгодоо заавал хүрээрэй гэж захиа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.